Барьцаалагдсан хүү объектыг чөлөөлөх гудамж талбай олон нийтийн газар тавьсан тесрэг төлбөр бойцыг аюулгүй болгох, онцностой гэмтэтгээдийн үйлийг таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд цагдаагийн бие урилганд хүчний дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэл бүргүүхээ цагдаагийн ерхий газрын тусгай ажиллагааны газрын 25 жилийн тохиож байна. Ой хүрээнд хэрэгжүүлэх ажлууд болоод тусгай ажиллагааны газрын үйл ажиллагааны талаар салбарын удирдлагуудаас тодрууллаа. Цагдаагийн ерхий газрын тусгай ажиллагааны газар байгуулагдаад 25 жил болсон байна. Тэр энэ газар анх бол тусгай тасаг, дараа нь тусгай хэлц гэж байгаа. Өнөөдрийн байдлаар бол газар уртлаа өргөжсөн байна. Энэ 25 жилийн хойг бид бол арай өөрөөр их мөнгө төгрөг гаргахгүйгээр тийм ээ. Элдв одоо баяр дайлах хийхгүйгээр ингэ зохион байгуулж байгаа. Тэгээд энэ цуврал тэмцээнүүд явж байгаа юм. Энэний өмнө одоо Монгол цоо гэдэг Монголын үндэсний бие хамгаалалт хурлын тэмцээн зохиогдсон. Одоо ингээ Кёкшинкакратагийн 2015 оны улсын аваргыг бас энэ зориулж хийж байна. Энэний дараа бид бас автомото уралдааныг бас одоо энэ албаны нэрмжид болгож зохиох гэж байна. Ер нь бол ажлын ачаал бол харьцангуй хүнд өндөр. Өдрийн 2 бэлтгэлтэй ямар ч тэмцээнд орох мэргэжлийн тамирчин тодорхой хугацаанд бэлтгэл дэж нөхөн сэргээлт амралтанд амардаг. Бидний бол хийдэг ажил үндсэндээ бол байнгын бэлтгэл бэлэн байх гэдэг үүднээс тактикийн болон бие биелдрийн хэрэгцээ мэдлэгтэй байхыг заашгүй шаарддаг л та. Ямар тусгай ажиллагаанд яг ажиллаж байсан байл сонирхолж мэдээлвэл. Яг энэ 25 жилийн хугацаанд энэ алууны залуучууд амь өрссөн олон нийтийн аюулгүй байдлыг хангасан онгоцны онцгой байдал гэж салж цагдаагийн байгууллагаас гараагүй байх үед бид онгоцны сүрэл болон усны дуудлаганд явдаг байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусгай гэж байгуулагдаагүй үед бид шоронгоос оргосон оргодол ялтангууттай бас тэмцэж ажилладаг байлаа. Энэ мэт бол аль зэвсэгтэй гих онц ностой хүн тэргүүд дээр бол ажиллаж байсан олон сайхан төлөвлөлт бий. Ер нь бол ийм онц ностой хүн тэргүүдэд ер нь ажиллахад ер нь тоног төхөөрөмжийн хувьд техник хэрэгслийн хувьд ер нь манай улсын хувьд ер нь хэрэг хангагдсан байд юм болоо. Яг ер нь бол анх байгуулагдсан цаг үеэ бодвол одоо дэлхийн хөгжлөд байгаа ховцос сонор зэвсэг техник яагаад тусгай заавал ийм хэрэглэх ёстой юм, тусгайгийн юм яагаад ийм байх ёстой юм. Энэ багж техник зэвсэг өмсгөл хэрэгсэл нь эргээд хүний аюулгүй байдлаа яаж хангаж явах ёстой вэ гэдэг тал дээр ерөнхийдөө бол дээр дургу ойлголцож тодорхой хэмжээнд бол хангагдаж байна. Үүрэг гүйцэтгэх хэмжээнд бол байна. Ер нь бол бид Оросын улманы улс, Чех, Герман, бүгд найрамдах Хятад улс, Америк нэгдсэн улсын тодорхой хэмжээний сургалтуудад бол хамрагддаг, хамтарсан сургалт юмнууд хийдэг. Тэгээ ер нь бол нэг олон улсын төвшнгөөс би Монгол улсын тусгай албадын төвшин ур чадварыг бол доогуур гэж бол хэлэхгүй.